За өдрийн мэнд хүргэе. За ретро стейшны дараагийн бичлэг эхлэхэд бэлэн болоод байна. За энэ хүү бичлэгт маань ко-хостор мэдээж Hot баскетболын хүлгэн маань бол хүрэлцэн ирээд байна. За өнөөдөр бид нэр 2000-ад оны дундуур байлдан дагуулж явсан 7 second or less Phoenix Suns-ын талаар бол ярихаар бэлдээд байна. Тэгээ та хэд маань ретро стейшн суугтайгаа хамт байж лайк, шеэр, subscribe бичлэг эхлэхээс өмнө дараарай. Тэгээд цаашдаа ретро стейшн дээр зөвхөн NBA гэлтгүү кино контентууд гэх мэтчлэн олон сонирхолтой бас бичлэгүүд ороод явах болохоор лайк хийжт бол дэмжээрэй. За тэгэд шууд яриалгаа ороод явъя. Phoenix Suns баг маань бол тухайн үед run and gun системийг хэрэгжүүлээд Mike D'Antoni, Steve Nash, Amari Stoudemire, Shawn Marion гэх маш юм үзүүштэй баг бол 2000-ад оны дунд хэсгээс бүрэлдэж бий болж одоо NBA сонирхогчдыг бол нэлээд байлдан дагуулсан гэж хэлж болно. Тий, тэглэв ах уу. Тэгээд ер нь бол энэ Phoenix Suns бол орчин үеийн сагсан бөмбөгийг өөрчилсөн. Одоогийн бидний үзэж байгаа хайртай NBA-гийн маань тий энэ довтлооны энэ одоо хурдан темптэй өндөр темпээр нүддэг тий энэ сагсан бөмбөгийг бол яа харахгүй эхлэлцэг нь бол байсан. Тэгээд орчин үеийн сагсан бөмбөгт ер нь бол хоёр хүнийг загламаас эцэг гэж энэ бол ярьдیں۔ Тэгээд тэр нь бол мэдээж нэг нь бол Don Nelson. За хоёр дахь нь бол мэдээж Mike D'Antoni тий. За Mike D'Antoni бол мэдээж Европт өөрөө тоглож байгаад өөрөө дасгалж явуулаад ер нь бол Европын нэг шинэ системийг Америкт ялангуяа NBA-д бол авчирч ер нь бол суулгасан. Тэгээд яа харахгүй түүний одоо системийг суулгахад Steve Nash болон Amari Stoudemire, Shawn Marion гэдэг яах харахгүй тухайн системийг төгөлдржүүлэхэд бол маш чухал ийм одоо ур чадвартай тоглолтууд байсан тий. За тэгээд энэ багийн core бүрэлдэхүүн болон дасгалжуулагч яаж хурж ирсэн талаар ярих юм бол Shawn Marion бол мэдээж 1999 оны драфт. Тэгээд Amari Stoudemire бас 2002 оны драфт. Тэрнээс өмнө нь болохоор бас Joe Jones-ыг Boston Celtics-ээс солилцоогоор авч ирчихсэн. За тэгээ 2003 онд бас шилдэг 6 дахь тоглогчдын нэг Leandro Barbosa авчирч ирсэн. 2003 оны улирал дуусаад 4 оны улирлын дундуур Mike D'Antoni туслах дасгалжуулагчаас ахлах дасгалжуулагч болж шилжээд 2004 оны зундаа чөлөөтэй гантаас Steve Nash болон Quentin Richardson-ыг авснаар бол одоо нөгөө нэг small ball гэж ярьдаг те шидэлттэй хурдтай Amari Stoudemire-ыг PF-с шууд центр руу хөрвүүлээд Shawn Marion ч бол анхны намхан PF гэж яригдж болно тийм үү? Draymond Green-аас өмнөх те. Тэглэв ах уу. Ер нь одоо тухайн хэсгэн бөмбөг бол илүү нөгөө пост ап хийдэг те том тоглолттой өгөөд түүнээс хоёр өндөртэй тоглолт шүү дээ. Ер нь бол пост ап хийж тоглодог. За яг хоо тухайд Bulls-ийн үед дээрэс нь дараа нь Lakers-ийн үед бол нөгөө гурвалжин давталгаа их явдаг байсан те. За тэгээд ер нь бол ийм хурдан хэмнэлттэй сагсан бөмбөг бол анх удаа ер нь бол бид нар Phoenix Suns-аас харж байгаа. За 7 second or less буюу одоо 7 секундаас өмнө одоо амжилт давтална те. Тэгэхээр ер нь бол одоо хэмнэлээр нүднэл гэсэн үг л те. Шууд аваад одоо ер нь бол орчин үеийн нөгөө нэг Tyrese Haliburton болон Phoenix Suns одоо Indiana Pacers-ийн ер нь бол хуучны те хувилбар гэж ер нь бол хийж болно. Тэрнээс бас гадна 2015 онд одоо Warriors-ыг дэлхийн нийтийг байгуулалтанд дагуулсны яг ер нь үндэс суурна гэж бол бас харагдаад байдیں۔ Small ball-оор шиддэг баг. Тийм. Гол нь шиддэг баг юм. Учир нь Joe Johnson, Steve Nash, Quentin Richardson гээд маш сайн 3 шидэлттэй 3 гараанд. Тий. Steve Nash өөрөө те. Тий. За тэгээд 4-5 оны улиралд Steve Nash энэ багт ирээд MVP төвшний тоглогч болж хамгийн анхны MVP-г авсан. Amari Marion хоёулаа All-Star, All-NBA гишүүд болсон тий. За тэгээд энэ баг маань бол бүсийн нэгээр гарсан эхний улиралтаа нэгдсэн эхний улиралтаа. За тэгээд эхний шатанд бол Memphis Grizzlies-ийг 4-0. За хоёрдугаар шатанд бол Dallas Mavericks-ийг гээд одоо Steve Nash хуучин багаасаа бол хөшөөгөө авсан байгаа. Нэр Mark Cuban Steve Nash-д бас мөнгө төлөхийг хүсээгүй гэдэг тий. Steve Nash бол мэдээж Phoenix Suns-ын драфт тий. Phoenix Suns-та нэг 2-3 жил тоглоод тэгээд Dallas явж ирсэн. Тэгээд тухайн үед бас Phoenix Suns-д бас ер нь Mark Cuban яг хоо Steve Nash бол Mark Cuban бол тэгч бас өндрөөр үнэлээгүй юм шиг байгаа юм тий. Тухайг харж байхад. За тэгээд энэхүү үйлрэлтэй бүсийн финалд бол 2 жилийн өмнөх авраг San Antonio Spurs-тэй таарсан. Тэгээд хамгийн гол нь энэ цуврал 4-1-ийн харьцаатаагаар Spurs-ийн талд шийдэгдсэн гэж байгаа. Учир нь юу гэхээр Spurs бол хамаагүй илүү хамгаалттай, илүү нөгөө нэг туршлагатай баг нь байсан гэж хэлж болно.
Тэгээд энэ санс маань бол одоо довтлогоор лигийг тэргүүлжсэн ч гэсэн ер нь хамгаалалт нь бол дандаа ер нь 10-аас хойгоор байрладаг те. Яг тийм одоо цэвэр хамгаалагч гэдэг хүн баг байгаагүй гэж хэлж болно. Одоо Шоумеринаас бусдаар. Тийм ер нь л үнэ. Ягарахгүй илүү хамгаалалттай илүү одоо нөө баг болцсон баг нээсээ. Ер нь бол яг энэ 4-өөс одоо энэ 5 оны те энэ санс бол анх удаа яг эхний жил нь те яг энэ бүрэлдэхүүн бол. Тэгэхээр ягарахгүй одоо бүсийн финал дээр бол Спурс бол үнэхээр одоо хүчин мөхссөн. Тэгээд Спурс нь гараад одоо цаашаа авраг авч байгаа шүү дээ. Тий. Тэгээд дээрэс нь нөө нэг самбарт дутуу байсан л да. Яалчгүй намхан баг нөгөө талаас ч юм болохоор нөө Тим Данка одоо юу гэдэг юм те төвийн амтар гарна. За Роберт Ори, Брюс Боун гэл айгүй юм чанга хатуу тоглолттой хүмүүс байсан. Тийм. Тэгээд яг энэ үйлрэл дээр бол одоо үлрэлийн амжилт нь 62-20. Тэгэхээр үнэхээр одоо их олон ойдсон. Үнэхээр одоо үлрэлийн хувьд бол үнэхээр доминант тий эзэрхэг үйлрэл бол байсан. За тэгээд энэ үйлрэлийн хувьд нэг чухал юм нь бол үлрэлийн эхлэлийг маш сайн байдаг. 31-5 гэж эхэлдэг байхгүй. Энэ одоо сагсан бөмбөг. Тэгэхээр хэрвээ одоо тэг сайн эхлээгүйсэн бол магадгүй Майк Тантонигийн энэ сагсан бөмбөгийг удаан үргэлжлүүлэх боломжгүй байх байсан. Тэгээд ер нь бол анх одоо гол одоо эхлэлээ сайн хийсэн энэ багийг одоо цааш 3-4 жил тоглоход бол маш чухал бол байсан тий. Тэгээд яг энэ кор бүрэлдэхүүн ер нь бол дараачийн үйлрэлт бол эргэрсэн байгаа. Тэгээд Стив Нэш бол дараачийн үйлрэлт 2 дахь MVP авсан одоо 5 болон 6 онд. Тэгээд саяны бүрэлдэхүүнээс бас өөрчлөгдсөн юм нь юу вэ гэхээр Quentin Richardson гэдэг одоо гарааны шитгэгчээ бол Kurt Thomas болгоод одоо төвийн байрлал зузаатгсан Spurs эсрэг. За Joe Johnson бас нөгөө гэрээ одоо шаардлагатай байсан болохоор эртхэн солиод Boris Diaw-ыг авчирсан байгаа. Atlanta Hawks-аас. За тэгээд Raja Bell, за James Jones гэдэг одоо бидний бас мэддэг те сайн хамгаалагч шитгэгчдийг бас авчирч Quentin Richardson-ы бол Joe Johnson хоёрын бол байр суурийг нөхсөн. Тэгээд ер нь бол бидний мэддэг одоо Nash, Bell, Marion, Diaw, Amari гэсэн бол 5 болж байгаа. За харамсалтай нь энэ үйлрэлт бол Amari Stoudemire бол одоо нүдний хагалгаанд орсон. 3 тоглолтод ороод үлрэрлийг ер нь бол шууд дуусгачихж байгаа. Үлрэрлийг эхлэхэд дуусгаж байгаа. Тэгээд хүн дутуу бүрэлдэхүүнтэй бол Phoenix Suns маань бол ерөнхийдөө 54 хожиж 28 хожигдсноор бүсийн 2 дугаар байранд шалгарсан. За Nash-ийг MVP авах ер нь бол 2 дахь шалтгааны нийтээ холбож тайлбарладаг тий. Хүн дутууч гэсэн бүсийн шилдэг 4 багийн шилдэг 2 багийн нэгээр гарсан. За тэгээд тухайн үед бол угаасаа л стат нэг амар чухалчлахгүй ер нь бол үлрэрлийг тэргүүлсэн багийн бол хамгийн шилдэг тоглогч ер нь бол MVP өгдөг бол жишээг бол нэлээ байсан болохоор Nash бол 2 MVP авсан болов гэж бол боддог. За хөвдөө бол би хуулийн зөвшөөрдөг үнэ гэхэд. За тэгээд энээс гадна Sean Marion бол мэдээж All Star All NBA-д нэрлэгдсэн. За солилцоогоор ирсэн Boris Diaw бол амжилттай агсан тоглогчийн шагналыг бол авсан байгаа. Тэгээд Boris Diaw-ын талаар нэрээ бас манай хүлэгэн маань бол ярихад. Тий, Boris Diaw бол одоо ер нь нэг орчин үеийн сагсан бөмбөгт хамгийн их нийцэгтэй 4 номерын ер нь бол маш IQ өндөртэй бөмбөг аваад удаадаггүй тий. Довтлогоог маш гоё ингэж цааш нь үргэлжлүүлдэг, өөрөө шидэн орно гэдэг бүх юмтай тоглож байсан. Тэгээд яа харахгүй Boris Diaw бол тухайн үед бол MIP бол авах жил нь бол байсан тий. Тэгээд Nash-аас гадна талбай дээр өөр нэг юм найруулагч гараад ирчихэж байгаа байхгүй тий. Тэгээд аюу сонирхолтой нь Diaw өмнө нь юу байсан юм бэлээ? Shooting guard байсан юм бэлээ. Атлантад байхдаа. Энд ирээд PF баг центр дээр тоглоод юм шал өөр байрлалын сагсан дээр тоглолцохоор бас маш юм өөрчлөгдсөн болохоор бас MIP шагналыг авсан гэж байгаа. За тэгээд нэгдүгээр шатанд бол 2-оор гарсан баг маань бол 7-оор гарсан Lakers-тэй таарсан. 3-1-ээр хожигдож явж агаад 4-3 болгож цувралыг дуусгаж бол хоцсон. Тэгэд энэ жил одоо та санаж ивэл Kobe-гийн агуугаа нөгөө 35 оноод үнтчилдэг үлрэл. Тэгэд Lakers бүр хожиж явж исэн. Харамсалтай нь бол бүрэлдэхүүн дутуугаас болж одоо дээрэс нь Phoenix Suns бол эргээрэлтийг маш сайн хийсэн. Тэгэд бүрэлдэхүүн зузаанаач харуулсан. Тэгээ Amari Stoudemire хүч гисэн. За хоёрдугаар шат нь болохоор Илээ хотын нөгөө баг Los Angeles Clippers-ыг бас хоцсон байгаа. Энэ Clippers-ийн бүрэлдэхүүнд одоо тухайн үед Elton Brand, Sam Cassell, Corey Maggette, Chris Kaman зэрэг тоглогчид бол байсан. За тэгээд Илээ хоёр багийг бол 4-3 дураг хөрөх гэсэн харьцаатайгаар бол бүсийн финал хүртэл хоцсон. За тэгээд бүсийн финалд нь болохоор тухайн үйлрлийн бас одоо фаворит багуудын нэг те өнгөрсөн үйлрэл бас өнгөрсөн үйлрэлийн одоо
Хөшөөгөө авахаар ирсэн Dallas Mavericks багтаа таарсан. Яалтчгүй Amari Stoudemire бол байгаагүй учраас Dirk Nowitzki, Josh Howard, Jason Terry, Jerry Stackhouse гэсэн бүрэлдэхүүнтэй одоо Devin Harris гэх те. Тухайн жил Dallas Mavericks бол финалд гарсан. Тэгээд финалд юу болсныг бол таад санаж байгаа бах. Тэгээд энэ бүрэлдэхүүн маань ер нь бол 2 дахь жилдээ бүсийн финалд бол дахин хүрсэн байгаа. Тий. Үнэхээр одоо Amari Stoudemire бол одоо энэ багийн бас 2 дахь шилдэг лидер нь те. Ер нь Амаригүй бэжж энэ бүсийн финалд хүрнэ гэдэг бол энэ багийн ямар амар потенциалтай байсан. Хэрвээ Амари байсан бол гэдэг хэрвээ бас гарч иж байгаа байхгүй тий. Амари бол үнэхээр одоо тухайд Steve Nash Амари хоёрын пик н рол бол одоо John Stockton, Karl Malone шиг л ер нь бол байсан тий. Тэгээд Амари ч нь өөрөө нэг айгүй атлетик суртай. Яг зөв. Тэгээд ер нь лигийн баг хамгийн шилдэг одоо центр дээр бол угаасаа жижигхэн байсан шүү дээ. Байрлал нь одоо PF-үүд дундаа баг хамгийн хурдан байсан гэж яригддаг. Ерөөсөө бөмбөгтэй хамгийн хүчтэй төгсгөл хийдэг одоо хамгийн хурдан пикнер болоос. Тэгээд Амаригийн нэг онцлог нь бол гар их сайтай. Ер нь бол ямар ч өндөрт байсан, ер нь бол ямар ч хэцүү бөмбөгийг маш сайн бөмбөгийг авч төгсгдөг байсан тий. За тэгээд ирэх үйлрэлд бол Amari Stoudemire ашгүй бэртлэн зүгээр ягаад. Тэгээд бас дугаараа сольж иргэж ирсэн. 32 дугаараа нэг болгосон. За улирлын амжилт нь бол ирэх жил бол 61-21 гээд дахиад бүсийн 2-оор гарч ирж байгаа. Тэр жил саяны нөгөө өнгөрсөн жилийн Dallas ч нь бол 67-15. Айгуу сайн амжилттай гарч ирээ нэгдүгээр байранд орсон. За тэгээд бас Nash, Amari, Marion 3 маань бол All Star All NBA-д нэрлэгдсэн. За энэ жил нөө 2003 оны драфтаар орж ирсэн Leandro Barbosa маань бол шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг авч байгаа. Тэгэхээр ер нь энэ үе хүртэл ингээ сансаас жил болгон юм том шагнал авсан тоглогчид бол нэг нэгээрээ гарч ирж ирсэн гэсэн үг. Тий. Тэгээд гарааны 5 нь бол өмнөх хөвлөлтөйгээ адилхан. Nash, Bell, Marion, Diaw, Amari гэсэн тавт бол яг төгс бол ер нь бол юу хамгийн гоё 5 тий гарч байгаа гэсэн үг. За тэгээд энэ жил дахиад нэгдүгээр шатанд бол Los Angeles Lakers-ыг бүр 4-1 зурчран Stoudemire-тайгаа байгаа учраас. За тэгээд энэ зуралт бол түүнийг Kwame Brown хаажсэн учраас юм болоогүй. За хоёрдугаар шатанд нөгөө л нэг Spurs-тэйгээ дахиад таарсан. 2007 оны Spurs. За энэ зуралт юу болсон талаар бас дэлгэрэнгүй яриул. За энэ зурал бол эхнээсээ маш гоё сонирхолтой явж байгаад. За 5 тоглолт тийм ээ. 5 тоглолтын дээр бол мэдээж 4 тоглолт. 4 тоглолтын дээр одоо Nash-ыг одоо хин Роберт Ори одоо мөргөн гэх юм уу одоо юу гэх юм мөрлөж төгсөн гэх юм уу тий. Тэн дээр нөгөө одоо бенчнес тухайд нөгөө нэг талбайраа орж иж болдоггүй. Хэрвээ орж ирэх юм бол заавал нэг тоглолтоор торгодог тий. Нөгөө нэг Malista Palace эргээс болоод ер нь бол маш их тийм хатуу болцсон байсан. Тэгээд хин Amari Stoudemire болон Boris Diaw хоёр одоо сэлгээний сандлаас одоо талбайраа орж ирээд тэгээд одоо шийдвэрлэх 5 тоглолтыг өнжиж байгаа. Яг хөө тухайн 4 тоглолтод бол Phoenix-аас хожиж байгаа. Ер нь бол уусаа хожиж явж яхад нь очиад үлдчихэж байгаа. Ер нь бол ойлгомжтой болцсон байсан тий. Тэгээд ер нь 2-2 болцсон. Одоо 5 тоглолт бол мэдээж 2-2 болцсон үед бол 5 тоглолт бол хамгийн чухал байдаг тий. Ер нь тэгээд гол нь Suns талбай дээр байсан тэр тоглолт. Тэгээд 2 жилийн дараа илүү туршлагатай болоод арай самбарын хамгаалт сайтай болоо хүрээд ирж байгаа шүү. Яг тий. Тэгээд 5 тоглолтыг хэрвээ зүгээр тэр хоёр өнжөөгүйсэн бол магадгүй авчиж ирсэн билүү те. Тэгэх юм бол магадгүй бид нар Phoenix Suns-ыг бүр одоо авраг авцсан те. Шал өөр юм яриад байж байгаа байхгүй. Тэгэхээр ягаад тэгэхээр бүсийн финалд Utah Jazz, NBA-ийн финалд Cleveland Cavaliers гэхээр Suns хамаагүй илүү баг нэ. Тийм ер нь бол хэрвээ зүгээр тэр Spurs-ыг л давцсан байсан бол ер нь бол авраг авахд бол нэлийн фаворитаар гарч ирэх бол байсан. Тэгээд маш харамсалтай 5 тоглолтод тэгээд айгүй ойрхон хожигдсан байт юм байна. Маш ойрхон хожигдсан 4 оноогоор одоо Amari Diawгүй Nash Marionтой баг бол Spurs. Тэгэхээр энэ бас нэг нэлээд бас NBA-гийн түүхэнд үлддэг хамгийн том хэрвээнд нэг тийм. Тэгээд Spurs бол яг уу Роберт Ори бол сэлгэнээс тухайд гарч ирдэг гэсэн нэлээд хөвшин болцсон байсан. Ганц 2 тоглолт өнчгөд бол асуудалгүй байхгүй тий. Энэ бол ерөөсөө Spurs болон Greg Popovich нарын юм хорл явцсан гэж хараад тий. Илүү одоо туршлагатай хортой юутай ихтэй баг Spurs-с. Тэн дээр нөгөө Steve Nash саяхан жоохон би өөрөө жоохон илүү жүжиглээд илүү одоо нөгөө нэг одоо өөрийгөө нэлээд улам шидэж тэгж харагдуулсан. Хэрвээ магадгүй зөв Steve Nash тэгээгүй байсан бол тэр хоёр
гарч ирэхгүй ч байсан билүү те. Тэгэхээр Стив Наш өөрөө тэгж ярьсан байна лээ. Тэгээ нөгөө нэг гол нь бас ихний тоглолтын илүү Нашийн хамрыг угаасаа хугалцсан тэгээ тэр гимтлийн сэтрэх гэж албаар ингэсэн гэж бодоод багийнх нь орж ирсэн юм байлээ. За тэгээд харамсалтайгаар энэ жил бол 4-2-оор дахиад одоо Санс ер нь бол яг бүгд прайм дээр орцсон туршлагатай болсон жилд 4-2-оор ингээд хожигдоод 2007 оны үлрэл бол дууссан. Тий, ер нь одоо яхахгүй Санта Спорсыг бол яхахгүй давдаггүй л байсан тий. Ингээд хоёр дахь хожигдсон. За 3 дахь 2007-оос 8 оны жил бол одоо нөгөө Курт Томсон явуулаад Стив Кэр бол менежерээр ирж байгаа энэ. Яг зөв. За тэгээ Стив Кэри ирээд хийсэн эхний нүүдэл юу гэхээр Грант Хилийг авчирсан. Туршлагатай SF-ийн байрал дээр бол олон талт оноо авдаг. Тэгээд ер нь бол аврагын багт бас хэрэгтэй хүн гэж олдоод авчирсан. За харин энэ үед болохоор бас байрлал нь давхцчихсэн Шон Марианы бас гэрээний сүүлийн жилүүд болж исэн учраас Марион бол явах хүсэлтийг тавьж эхэлсэн. Уусаа нүг хийл Марио хоёр ч яг гараан тохоор хоёулаа шидэлтгүй адилхан байрлалын тоглолт болохоор тохирохгүй байсан талтай. Улмаар бол Шакиг бол Шон Марионоор сольж авчирсан. За энэ солилцоог юу гэж бод? За одоо ер нь бол одоо нэг энэ Phoenix Suns-ийн 7 second толлоос те одоо хурдан довтолдог энэ одоо арга барилаасаа ухарж ийн гэсэн үг тийм ээ. Ер нь бол Шакиг авчирснаас илүү одоо доор пост ап тий эзэрхэг тоглолтыг үзүүлэе гэдэг тийм одоо арга барил руу шилжиж байгаа. Тэгээд мэдээж яг нөгөө тухайн үеийн тэр тоглолтыг бол мэдээ Шон Мариан бол төгөлдөржүүлдэг байсан. Тэгээд Шон Мариан яхаар өөрөө явах хүсэлтэд гаргаад тэгээд Шак бол тухайд мэдээж яг хөгшөрсөн байсан тий. Ер нь бол жоохон прайм үеэсээ бууж исэн. За All Star-т ч үетэй сонгогддог тэр үед байсан. За энэ жил тэгээд Нэш Амари хоёр маань бол All Star All NBA-д бол сонгогдоод за All Star-ын гараанд гараа тий. За дахиад энэ жилд Spurs тэгээд тулсан 2008 онд 1-р шатанд. Гэхдээ энэ удаад бол Spurs 3-аар гараад Санс бол 6-аар гарсан. За тэгээд энэ цуврал бол шууд 3-0 гэдэг Spurs-ийн талд эхлээд за Санс ерөнхийдөө бол нэр төрлийн хожлоо 4-т тоглолтод аваад 4-1-ээр бол Spurs дуусгасан 1-р шатанд. За ингэснээр бол баг Майк Д'Антони халагдах шалтгаан болсон гэж бол тодорхойлогддог. Учир нь зундаа шууд Д'Антони халагдаад цаашаа Нью-Йорк Никстэйг ирээсэн болол баг бол цаашаа бас чиглэлээ тодорхойлох хэсгээр бол үлдсэн тий. Тэгээд Майк Д'Антонигийн одоо яг энэ 90 үе бол одоо яг нэг 4 жил одоо яг байсан байгаа байхгүй тий. Тэгэхээр харамсалтай ер нь одоо тэр одоо 7 оны нэшийн асуудал тий. Ингээд Стодмайер болон Борис Тэв хоёр сэлгэний сандлаас орж ирдэг гэд. Яг гоо ер нь Майк Д'Антониг хүмүүс зүгээр авраг авдаггүй ч юм уу ер нь тийм тасалжуулагч гэж ярьдаг. Майк Д'Антонигийн сакс авраг авдаг гэж ярьдэн шүү дээ. Гэтэ ер нь бас нэг тийм аз эзний нэг тийм тохиолдлын юмнууд бол байсан. Хэрвээ магадгүй тэр ирээдүйд ч байсаар байсан тий. Харин тий. Тэгэхээр харамсалтай. Тэгээд Нью-Йорк руу яваад Нью-Йоркд юу болсныг бид нар мэдчихэж байгаа тий. За тэгээд энэ хүү Phoenix Suns баг маань бол ямар ч гэсэн дараачийн 2 жилдээ бол шууд бүрэлдэхүүнээ задлаагүй. 2008 онд бол оны драфтер бол Робин Лопес, Гордон Драгич гэх те бид бас сайн мэдл тоглогчдыг бол драфтер авсан. Мэт Барнсыг чөлөөтэй гэнтээс нэгтгэсэн те. За тэгээд Портландд нэг хэсэг холбогч хийжсэн Терри Портер тасгалжуулагч хийж явжгаад улирлыг амжилтгүй эхлүүлсэн учраас одоо туслах тасгалжуулагч одоо Альвин Жентрийг бол халахаар тавьсан. За энэ жил бол Амар Стодмайер, Шакил О'Нил хоёр бол All Star-т нэрлэгдээд Шак нөгөө нэг Жабо Окистэй бүжгэлдэг жилээсээ санаж байгаа бах. За тэгээ улирлийн дундуур бас Ража Бэл, Борис Тэв гэдэг одоо сүүлийн хэдэн жил гарааны тоглогчд байсан тоглогчдоо Шарлот Хорнетс руу Джейсон Ричардсон, Жаред Дадли хоёроор бол солисон. Илүү нөгөө нэг offensive талтай ажил хийгээд те. За харамсалтай нь улирал одоо All Star break-ийн дараа бол Амар Стодмайерын улирал дууссан учраас бол плей-оффт хараахан багтаж чадаагүй. Энэ бол ингэснээр зундаа бол ер нь Шакил О'Нил чөлөөтэй гэнт болоод явж байгаа. Тэгээд бас илүү нөгөө залуу тоглогчтой итгэхэд ер нь бол Амар Стодмайерын бас гэрээний сүүлийн жил ирж байгаа тийм. Тэгэд 2009-оос 10 оны улиралд бол яг Айлвин Жентрийгээр үлдэрдүүлсэн. Нэш, Амари, Ричардсон, Грант Хил гэд тоглогчдоороо суурлаад сүүлийн жилээ бол үтсэн гэж бол явдаг. За тэгээ энэ жил бол хуучны одоо яг саяны постоор одоо тий
уламжлалт төвтэй арга барил явахгүй гэж үзсэн учраас Channing Frye гэдэг одоо шиддэг өндөр төвийг бол авчирсан. Тэгээ энэ жилдээ бол Phoenix Suns бол 3-аар гарсан West-д. Тэгээд нэгдүгээр шатнд Trail Blazers одоо LaMarcus Aldridge, Brandon Roy, Andre Miller-тэй Trail Blazers-ийг нэгдүгээр шатнд. За хоёрдугаар шатнд энэ жил Spurs-ийг бүр 4-нд болцсон. Тэгс. Эцэст нь өшөөгөө авсан. Энэ яасан бэ гэхээр Spurs-ийн мэдээж тухайн жил бол одоо ер нь бол жоохон нас нь явж ихсэн тий. За дээрэс нь бол сэлгээ бол нэмгэрсэн байсан. За Amari Nash хоёр бол мэдээж үлрэл гайхалтайснаас гадна Jason Richardson, за Goran Dragic, Leandro Barbosa гэдэг сэлгээ бол урт чугмын тоглогчид илүү сайн байсан тулдаа бол Goran Dragic баг нэг үед үлээ. Нэг 18 он аваад нэг тоглолтод багталтай санагдаад байна тий. За улмаар бол бүсийн финалд бол дахин шалгарсан. За энэ жил бол Kobe-гийн Lakers-тэй дахиад харсан. Гэхдээ энэ жил гол нь Lakers өмнө жил нь авраг авцсан. Pau Gasol-тэй Ron Artest-тэй тий. Тэр багтаа тулаад бол 6 тоглолтод хожигдсан байна. Тий. Тэгээ нэг тоглолт санживэл Ron Artest-ийн базар шотоор бол Lakers өждөг. За ингэснээр бол Phoenix Suns-ийн маань ер нь бол яг эд үеийн он жилүүд бол Amari Stoudemire 100 нь яваад Нэш бол нэг гэрээ 2 жилээр сонгож үлдээд тэгээд бол дууссан байдаг. За ерөнхийдөө бол 6 жилийн юм 7 second or less гэдэг санс юм бол 90 юм бол ингээд задарж байгаа гэсэн үг. За тэгэд хүлэгний маань хувьд бол энэ баг ер нь одоо дахиад бас удаа үргэлжилсэн бол амжилт үзүүлэх байсан болов юу гэж боддог вэ? За ер нь яг амжилт үзүүлэх үгүйг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ зөвхөн энэ сагсан бөмбөг жоох удаа үргэлжлээсэ гэж ялангуяа Amari Nash-тэй тийм ээ. Тэгэхээр тэгээгүй жоох харамсалтай. Ер нь тухайн үед бол одоо маш тийм өөр сагсан бөмбөгийг үзүүлж одоо бусад бүх багуудын хувьд бол бүр Phoenix-ээс Suns-тай тоглоно гэдэг бол бүр маш хэцүү байсан. Ягаад гэх юм бол тэр хэмнэлээ нүддэг сагсан бөмбөг нь үнэхээр их ядраадаг байсан тий. Тэгэхээр энэ зүгээр сагсан бөмбөг хэрвээ жоохон удаан явцсан байсан бол Шомерэ гэрээгээ сунгаад тий ингээд явцсан байсан бол илүү гоё байх байсан болов гэж юу нь бол боддог. Тэгээд одоо NBA-гийн түүхэнд үлдэх яхаарахгүй одоо орчин үеийн сагсан бөмбөгийг өөрчилсөн хувьсэл авчирсан багуудын нэг тий одоо нөө зам гаргана гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр яхаарахгүй замыг гаргасан, шүглүүлээсэн ийм бол баг бол байсан. Одоо магадгүй энэ баг байгаагүйсэн бол тэр 15 онд Steve Kerr Warriors-ыг яг тэгэх байсан үгүй юу те. Одоо Draymond Green-ийн Shawn Marion-ы үүргээр бол тэр хавьж тавих байсан уу те. Стефиг илүү одоо довтлогоонд оруулах байсан уу гэх мэтчлэн бас асуултууд араас цураад үлдэх байсан баха. За тэгээ өнөөдрийн дугаар маань бол энэ түрээ дуусж байна. Та бүхэн Retro Station суугаа бас лайк, share, subscribe хийж бидийг дэмжээрэй гэж хүсэж байна. Тэгээ дараагийн дугаараар уулзтлаа. Peace out.